Хэрхэн хөрөнгийн шилжүүлэг хийж шилжүүлгийн лавлгаа авах вэ? Үндсэн хөрөнгийн менежмент хэсгийн гүйлгээ цэсний хөрөнгө шилжүүлэхийг сонгоно. Нэмэх тэмдэг дээр дарна. Салбар болон эд хариуцагчийн хөрөнгийг хүргэгдэх салбар болон хүлээж авах хариуцагчийг сонгоно. Шилжүүлэг хийж байгаа тайлбарыг оруулна. Гүйлгээний огноо болон тайланд үеийн огноог оруулна. Шилжүүлэг хийх гэж байгаа хөрөнгийг сонгоно. Шилжүүлэг хийгдэж байгаа тоо ширхэг болон хүргэгдэж байгаа салбарын мэдээллийг харж болно. Төлөвийг шилжүүлэг хийсэн болгож хадгалах товчийг дарна. Хэвлэх товчийг дарж баримт хэвлэнэ. Шилжүүлгийн лавлгаа хэрхэн авах вэ? Үндсэн хөрөнгийн менежмент цэсний лавлгаа хэсгийн шилжүүлгийн лавлгааг сонгоно. Шилжүүлэг хийгдсэн огноог оруулан хайх товчийг дарна.